Бодлого хамгаалах туслах нийгэмлэгийн авто сургуулийн мотоциклийн А ангиллын курс сууж байгаа суралцагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний харж буй дүрсвчлэг бол Оросын холбооны улсын төв нийслүүлэх Москва хотын Кузьминкийн дүүргийн авто сургууль дээр болж буй одоо А ангиллын мотоциклийн А ангиллын шалгалтын тухай видео байгаа. За энэ видеог цөмөрөө үзэж сонирхцгаая. Хэрхэн шалгалт авч байгаа. За ингээд старт чухам дээрээс эхний модулыг даалгаврыг гүйцэтгэх гэж байна. За хөндлөн хажуу талд нь та бүхэн харж байгаа тэр одоо шалгалт авч байгаа комсын гишүүн зогсож байна. За энэ одоо 15 м-ийн урттай хяналтын шугамаар эхлээд явж байна. Энэ шугамаас гарахсгүй чигээрээ. За хяналтын шугамаа өнгөрөөд эргэлт байгаа. За эргэлтийн даалгаврыг гүйцэтгэж байна. 15 м-ийн хяналтын шугам эргэлтээ өнгөрөөгөөд даалгавраа дуусгасны дараа стоп хэмээх энэ зураасан дээр зогсно. За зогсоод араагаа салгаад араа салснаа мэдэгдүүлж одоо хоёр гараа өргөж комсын гишүүнд харуулнаа. За нэгдүгээр модулыг даалгаврыг гүйцэтгээд ингээд дуусгаж байна. За дараагийн модуль дээр ирлээ. За старт чугам дээр ирээд араагаа салгааж гараа өргөж харууллаа. За нэгдүгээр араандаа залгаад хөдөлгөөнийг үргэлжлүүлж байна. За энэ бол 5 туг тойрох даалгавар байна. За энэ 5 тугаа яаж тойрж байгааг та бүхэн бас хараарай. Нэгдүгээр араан дээр явж байгааг харж байгаа. За энэ 50 см-ийн өргөнтэй шугамаар гарлаа. За мэдээж эрэг саяын 5 туг тойрсны дараа бас тэнцвэр тэнцвэрээр явуулах 5 км/цагийн хурдтай явуулж хөлөө тавихгүй явах даалгаврыг өнгөрж байна. За стоп. Хоёрдугаар даалгаврын дуусах болсон зогсох шугам дээр ирээд араагаа салгаад за комсын гишүүнд гараа өргөж харууллаа. За дараагийн даалгавар явж байна. За Оросын холбооны улс бол маш өндөр техник сургалт өгсөн газар байгаа. Автомашин мотоцикл бүх төрлийн механикцэн тээврийн хэрэгслийн сургалт маш өндөр өгсөн газар. За одоо 8-ын тоолоо орох гэж байна. 8-ын тоолоо орохоос өмнө старт чугам дээр гарч муу адилхан араагаа салгаж гараа харуулна. За тэгээд 8-ын тоолоо баруун эргээд тойрох үйлдэлийг гүйцэтгэж байна. Та бүхэн харж байгаа гадна талын зураасны дотор талаар ерөнхийдөө барьж иргэж байгааг харж байгаа. Гадна талын зураасны дотор талын гэрэмгээр ингээ барьж иргэн. Тэгэх юм бол хойтын дугуй яг төвшнгөө голоо барьж явж байгаа. За даалгавраа дуусгаад стоп зурвас дээр ирж зогслоо. За араагаа салгаад харууллаа. За ингээ хөдөлгөөнийг үргэлжлүүллээ. За иймэрхүү зарчмуудаар Оросын холбооны улсад одоо шалгалт явагддаг. Энэний талаар олон дүрсвчлэг мэдээллүүдийг та бүхэндээ хүргэх болно. Одоо Монгол улсад бол ерөөсөө 3 төрөл дээр 3 модуль дээр шалгалт авдаг байгаа. Нэгдүгээрт нь цуваа байралтай 5 тугийг шүлжих шалгалт авдаг. Хоёрдугаарт 8 тойлбрын зурвас дээгүүр явдаг. Гуравдугаарт одоо 15 м-ийн урттай хяналтын шугамаар явна гэдэг 3 төрлөөр шалгалт авах тухай одоо шалгалт авах дүрм журам дээр боловсролын яамнаас батлагдсан дүрм журам дээр ингэж заагдсан байдаг байна. За одоо 8-ын тоолоо энэ мотоцикл эзэмшигч маань эрхэн орж даалгавар үүсгэж байгаа харъя. За зураг шугам дээр очлоо. Араагаа салглаа, гараа үзүүллээ. За зүүн тал руугаа орж байна. Тойргоос гарч болохгүй, хөлөө тавьж болохгүй. Ингээд даалгавраа гүйцэтгэж байна. За энэ тойрог дотор мотоцикл явах зурвас бол одоо 1 м-ийн өргөнтэй зурвас байгаа. За ингээд цаашаа гараад
даалгаврыг гүйцэтгсэн зурвас дээр очлоо, араас алгалаа.